За манай үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин ятгачин Солонгой байна. Би анх 10 настайгаас ятга хөгжим суралцж эхэлсэн. Тэгээд хөгжим мужийн коллеж болон соёл урлагийн их сургуульд суралцаад тэгээд 2007 оноос үндэсний урлагийн их театрт ажиллаад өнөөдөр хүртэл ажиллаж байна. Тухайн үедээ бол өөрөө ятга гэж ямар хөгжим байдгаач бараг сайн мэдгүй хөгжимчд очиж исэн. Тэгээд нэг багшийн зөвлөгөөгөөр эмэгтэй хүнд ятга хөгжим аягүй гоё штэ гэд тэгээд анх ятга хөгжмөө сонгож суралцж эхэлчихсэн. Би бүр хамгийн анх ятгахын өрөөнд орсон чинь ингээ бахан ятгахч ихчнэр ингээл бөөнөрөө их хөгжим тоглоод тавтаа суужсэн. Тэгэл надад ямар гоё юм бэ гэж бодогдоод. Тэг өөр яг сурч эхлээд тэгээд жилээр ер нь хуртаа болоод өнөөдөр бол одоо мэрэгчлээ амар хайртай. Ятга хөгжим нь бол ер нь үнэртний төвхтэй хөгжмийн зэмсгүүдийн нэг. Дэлхийд дахинд ер нь өргөн дэлгэрсэн. Гэхдээ бол өргөн дахинд босон ятга буюу харп, дорн дахинд болохоор хөвтэй ятга гэж өргөн дэлгэрсэн байдаг. Ингээд Азийн Монгол, Хятад, Япон, Солонгос, Вьетнам зэрэг улсуудад бол нэлээд өндөр хөгжсөн байдаг. Энэ дотор бол Монгол ятга маань бол өөрийн гэсэн онцлогтой хүүг хөглөгөөний хувьд, тоглох арга барилын хувьд. Монгол ятга нь бол нэг эртний түүхтэй. Хувлаа хааны үед бол 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй их найрал байхад тэрэнд 20 орчим төрлийн ятга байсан гэж бичигдүүлсэн байдаг. Тэгээд тэрэн дотор бол нунтай ятга, төрийн ятга, ятгалах гэдэг их олон төрөл байсан байгаа юм. Тэгээд өнөөдрийн яг одоо орчин цагт бол бид бүхэн 3 төрлийн ятга хэрэгжилж байгаа. 13 утастай пентатоникоор хөглөгддөг хөгжим. Энийг бол гол төлөв сургалтанд болон ятгатай дуунууд дээр тоглогддог. 21 утастай ятгыг бол өргөн дэлгэр хэрэгжилж байгаа. Энэ бол мөн пентатоник хөгтөө илүү соло нар тоглохтой бол хөгжимддөг. Яг Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын хувьд гэх юм бол 25 утастай диатоник хөгтөө хөгжим хэрэгжилж байгаа.
үндэсний хөгжмийн их найрлалын хувьд гэх юм бол ятгах хөгжим маань өөрөө ая тоглох боломжтой. Аяас гадна бас аккомпанемент буюу аккомпанемент тоглох боломжтой байдаг. Тийм болохоор ингээд бүдүүн хүүг болон нарийн хүүгийг дунд нь яг юм нэг холбох. Тэгээд маш гоё юм зөөлөн дууралттай учраас ер нь бол ингэж хөгжмнүүдийн хоорондын дууралтыг гоё холбож өгдөг. Үндэсний хөгжмүүд дотроо л мэдээж хэрэг нүүдэлчдийн соёлтой учраас нутаг нутгийн онцлогоос шалтгаалаад юм өөр хэлбэр төрстэй хөг хөглөхөөний хувьд өөр хөгжиж ирээд 1961 онд яг Хойд Солонгосоос Ким Зон гэдэг багш анх ирээд мэрэгжлийн сургалт анх үүснээр одоо яг өнөөдрийн мэрэгжлийн ятгахчдын анхны байрал тавигдж эхэлсэн. Тэрнээс хойш одоо ингээд 60 хэдэн жил яг ингээд мэрэгжлийн болоод хөгжөөд явж байгаа. Хам богд хамтлагийг анх хөгжим хүнжигт байхдаа байгуулжсан 10 дахь ангитай манай их ч бас манай анги хуучир хөгжимчин. Манай аав бол яг манай хамтлагийн менежер байгаад тэгээд хоёр охиндоо зориуллаад хам богд гэдэг хамтлагийг байгуулад бит хоёр ингээ үеийнхэн найзуудтайгаа хамтраад тухайн үедээ суралцж ирсэн найзуудтайгаа хамт байгуулсан. Бүх ардын хөгжмөөс нэг хөг байсан. Тасралтгүй 15 жил Европын туур хийсэн. Тэгээд нэг 30 гаруй улсаар аялан тоглолт хийсэн. Бид нар ер нь Францд бол нэлээд төлхөө тоглолт хийсэн. Францд баг ер нь ороогүй хот тосгон үлдээгөө дээ. Тэгээд ер нь бол Францыг бол бүтэн тойрсон. Франц үзэгчдэд бол бас амар дуртай. Үнэхээр сайхан зэрэгтэлтэй. Үнэхээр жинхэнэ хөгжим сонсож сурсан үзэгчдэд гэж боддог. Ер нь Европын зэрэгтлийг. Тэгээ бид нарыг зөвхөн хөгжим тоглохоос гадна тайзан дээр дөнгөж анх гарч ирэхэд өмссөн хуцнаас минь ахуулаад ингээ маш их сонин сайхан хүлээж авдаг гэсэн. Тэгээд тухайн үеэс ахуулаад ардын урлаг энэ ардын Монгол соёлтой бол маш их бахархаж хайртай болсон. Ганцаараа болон ингээд хамтлагаараа түрүү хэлсэнтэй хамтлаг байгуулад олон тайзнаар тоглож байсан гэдэг. Тэгээд тэрнээс гадна үндэсний урлагийн их театртаа ороод хэд удаа оркестертойгоо хамт гадагшаа явж тоглолтод оролцож байсан. Энэ дундаас хамгийн сүүлд сая Берлиний филармонд тоглосон тайз бол үнэхээр онцгой сайхан байсан. Энэ бол анх удаага манай үндэсний урлагийн их театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээр дэлхийн хөгжмийн урлагийн номер 1 тайзуудын нэг болох нь Берлиний филармонд очиж тоглолоо. Тэгээд энэ бол хөгжимчийн хувьд бол бүр маш ад завшаантай үнэхээр гайхалтай сайхан үйл явдал болсон. Энэ дундаа бас ингээд тэр сайхан тайзан дээр гоцлон хөгжимцсэндээ бол маш их баяртай. Тэр мөчийг бол үгээр хэлхийн аргагүй бас үнэхээр сайхан дурсамжилтайсан. Ятгах хөгжим бол өөрөө маш уянгалаг сайхан дуутай. За хөгжим болгоно л ер нь адилхан л та. Хөгжмөөр ингээд хөгжимчин хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг ингээд хөгжмөөрөө дамжуулж л одоо үзэгчд өмнө хүрэж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд тэр дотроо ингээд ятгах хөгжмийн маань ингээд их шиг авал үнэхээр аймад тэгээд үнэхээр сонсголонтой сайхан гэдгийг одоо бүр ингээд жил ирэх тусам мэдэрч байгаа. Бид нар бол манай үндэсний урлагийн их театр бол ер нь байнгын ажилтай байдаг. Тэгээд миний өдөр бол одоо ингээд ажил дээр ирнэ. Өдөр болгон хөгжмөө тоглоно, хамт олонтойгоо хамтраад ингээд оркестртэй тоглоно. Хажуугаар нь хувийнхаа уран бүтээлийг хийдэг. Ялцчгүй олон жилийн уйггүй хөдөлмөр зарцуулдаг мэрэгжил гэж боддог та. Өмнө нь бол одоо ингээд хамтлаг гэх бас ингээд 10 хэдэн жилийн өнгөрөөсөн. Тэгээд бас дээрээс нь үндэсний урлагийн их театртай ажиллаж байгаа. Тэгээд энэ мэдээж хэрэг ажилдаа баггүй цаг хугацаа өнгөрөөн. Дээрээс нь бас ингээд нийгэмд ятгахч юм болсон юм чинь бас ингээд нэг өөрийн гэсэн уран бүтээлтэй олъё гэж бас зорддог. Тэгээд эхнийхэн цомгийг 18 онд гаргаж исэн. Тэгээд сая 23 онд анхныхан пянзыг гаргасан. Одоо дараа энэ ондоо багтаад ямар ч гэсэн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөө явж байгаа. Тэгэхээр тоглолтын дараа бас дараагийн төлөвлөгөөнүүд гараад явах хаа гэж бодож байна. Сайн байцгаана уу? Үндэсний урлагийн их театрын хуучир хөгжимчин Цэнцүрэн байна. Юуны өмнө хөгжмөө танилцуулахад хуучир хөгжим нь бол Нумд Чавцас хөгжмийн үндэсний Нумд Чавцас хөгжмийн төрөл. Тэгээд 2 утастай. Тэгээд дээрээ энийг бол өлөө утсаар хийдэг. Тэгээд одоо энд байгаа энэ арсыг бол янз бүрийн арсаар хийдэг. Жишээ нь могоо арс, тэгээд өхрийн ширч гэдэг юм уу те. Энэ бол яг Монголд дөрлөгдсөн юм хуучир байна. Тэгээд энэ бортгон нь бол ясаар хийгдсэн. За тэгээд 2 чихтэй толгой нь бол юм хүннүүгийн үеийн одоо алдуураас олцсон юм бэлэгт гөрөөсөн толгойтой байгаад гэвэл хуучир гэдэг үг нь өөрөө явж хүннүү хур гэж одоо эртний тийм
орчуулгатай гэдэг юм билээ. Тэгээд энэ бол их олон жилийн түүхтэй. Тэгээд морин өөртөө өвөг нэг ийм хөгжим байна. Тэгээд энэ хөгжим бол хүрээний хөгжим гэдэг хөгжмөөр бас алдартай. Шанц хуучрын хуршил бол хүрээний үед их алдартай байсан. Тэгээд ардын дуу тоглоход маш их боломжтой. Нуглаа, хуглаа, цохилго гэд янз бүрийн тийм ардын манерыг илэрхийлж болдог юм хөгжим байгаа. За тэгээ орчин цагт ардын дуу гэхээс илүү их олон янзын чиглэлээр бас тоглож болж байна. Тухайлбал одоо Монголын яг хуучир зориулсан мэргэжлийн бүтээлүүд, тэгээ сонгодог өрнгийн бүтээлүүд, jazz, одоо сүүлийн үед илүү pop гэдэг ч юм уу те, ингээд их олон төрлийн одоо урсгал жанр руу бас ингэж хөрвөж болдог ийм хөгжим байна. Тэгээд энэ хөгжим бас илүү Азийн бараг хийл гэж бараг хэлдэг юм. Азийн нэлээ олон орноор бас тархсан хөгжим байгаа. Энэ хөгжим Монгол, Солонгос, Япон, Хятад те, тэгээд хамгийн их одоо өндөр хөгжилтэй байгаа газар бол Хятад улс байгаа. За хөгжмөө товч танилцуулахад ээж маань багт байхад маань их гоё тийм ардын дуунууд их дуулж өгдөг байсан. Тэгээд бүр бараг эцэнд байгаасаа эхлээд ардын дуу сонсож өсч төрсөн гэж болно. Тэгээ их тийм урлагт хайртай юм урлагийн мэдрэмжтэй гэр бүлд төрсөн байна. Явандаа ингээд хөгжимчин болох замналыг тавиад тэгээд анх энэ хөгжимд одоо шалгуулж орохдоо яг энэ хөгжим сонгоогүй орж исэн. Тэгээд нөгөө хөгжим бүжигч шалгахад илүү тийм биеийн хилэмж одоо гар хурууны тэр эвслийн үзээд тэгээд сонсголын шалгаад энэ хөгжим тохирохоор байна гэд тэгээд багштай шалгуулад элсэж орж исэн. Хуучир хөгжим тийм эмэгтэй хүний олоотой төстэй. Тэгээд маш тийм нарийн одоо хөгжим зэмсэг гэж ярьдаг. Тэгээд муухай тоглол маш муухай дуурдаг, гоё тоглол их сайхан дуурдаг гэж ярьдаг. Тэгээд энэ хөгжим маань өөрөө сурахад их тийм төвчээр шаарддаг. Ерөнхийдөө энэ хөгжмөр олон жил хичээлэхээр хичээлж байгаа хүүхдүүд суралцагчид ер нь хөгжмөөсөө шалтгаалаад хүмүүжлэлт нь бас нэлийн нөлөөлт юм болов гэж боддог.
Ерөнхийдөө одоо хөгжмөр суралцж байгаа хүүхдүүд нийтлэг тийм давуу талууд одоо суралцж явах явцдаа суудаг. Жишээ нь одоо төвчээртэй тий юм төлөөдтэй хандах ч гэдэм үү, эсвэл олон цагаар нэг юм төлөрч сууж чаддаг ч гэдэм үү, энэ талаараа их одоо ашигтай. Дээрээс нь баруун зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг гэдэг. Яг өнөө цагт гэж ярих юм бол одоо ч нөгөө илүү химэл, оюун ухаан, техник, технологид аягүй тийм хөгжлийн 90 100-д бид нар байгаа. Тэгээд хөгжил техник руу явах тусмаа илүү нөгөө хүмүүс дотгошоогоо өөрийгөө хайж байгаа юм шиг санагддаг. Тэгээд хөгжмийн одоо аялал бол тэр чигээр одоо өөрийгөө олох аялал гэж миний хувьд боддог. Тэгэхээр би хувьдаа бол ямар ч AI хөгжөөд ямар ч мундаг технологичсан гэсэн энэ мэрэгжил бол ингээд өөртөө өөрт байх юм байна гэж итгэдэг. Ягаад гэвэл энэ бол хөгжмөөр дамжуулаад тэрийг өөрөө гүйцэтгээд хүмүүст ингээд сэтгэлээ сэтгэлд хүргэх тийм нарийн урлаг учраас тийм тэгээд илүү одоо ирээдүйд магадгүй хүмүүс тийм амьд хөгжмийг илүү юм мүүдэн тохирсон тийм хөгжмийг одоо өөртөө тохирсон хөгжмийг хайх юм болов гэж боддог. Тэгэхээр энэ тал дээр илүү өөрөө өөртөө танилцах, өөрийгөө хайх тийм үйл явц юм уу гэж боддог. Хөгжимчин байхын бас нэг гоё юм нь одоо зохиол бүтээлээрээ дамжуулж одоо нөгөө жүжигчин хүмүүс чи их тийм олон дүрээр амьдарч үтсэн миний амьдрал баялаг гэдэг шиг яг хөгжмийн уран бүтээлээр ч гэсэн тэр бүх зүйлийг хамталдаг. Тэгээд зохиол бүтээслээсээ шалтгаалаад заримдаа одоо юу гэдэг яг тэр зохиолыг ойлгохын тулд тэр доторх ертөнцийн танилцах хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ бол тэр чигээрээ л ингээл зохиолоос зохиолын туршид нэг дүр илэрхийлэх гэж байгаа учраас тэрэндээ нэвтрэхийн тулд дахиад нэг ертөнцийг шинээр нэг ч юм уу те. Тэг хөгжим гэдэг өөрөө их тийм маш том одоо далаа шиг тийм өргөн зүйл. Тэр дотор өөрийгөө ер нь байнга тийм одоо юу гэдэг эрэл хайгуул хийхтэй. Тэгээ тийм болохоор ер нь хөгжимчин болох үйл явц бол маш олон жилийн хөдөлмөр гэж боддог. Одоо хүртэл одоо ирж хайсаар л явна. За ерөнхийдөө энэ хөгжимчин өөрөө тийм хүнээс сахилах батыг шаарддаг. Зүгээр л ингээд нэг юу гэдэг 3 сар тоглохгүй байж байгаа л дараа нь тоглохоор шууд тоглолцдог гэдэг ерөөсөө биш. Холдох тусмаа улам ингээд нөгөө гараас нь гараа авчдаг учраас байнгын нэг тийм одоо хүнээр ол их тийм одоо асарч тоглох хэрэгтэй тий. Ингээд байнга харьцаж явах хэрэгтэй. Тэгээ ийм байж таардаг. Ийм учраас ерөнхийдөө хөгжимчдийн хувьд нийтлэг юм чөлөөт цаг л гарах юм бол хөгжмөө давтаж явах хэрэгтэй гэдэг ойлголт бараг байт юм болоо гэж боддог шүү дээ. Хүмүүст сайхан хөгжим хүрэхийн тулд хамгийн түрүүнд тэр хөгжмийнхаа сайхан гэдэгт өөрөө гүн итгэх ёстой. Тэгэхээр яг онцлоод энийг бүр дандаа тоглох дуртай гэдэг бүтээлээс илүү бүх бүтээлтэй хайртай. За тэгвэл тэр дундаас бол нэрт хөгжмийн зохиолч Шарвын ая цэмийг бүтээлийг би бол хизээ тоглоход одоо тэр хөгжмөөс хизээж уйддаггүй. Тийм болохоор тэр хөгжмийг онцлмоор байна. Үндэсний хөгжим гэхээр л юм одоо юу гэдэг хөшин тийм одоо хүмүүс сонсох дуртай ч гэдэм үү тийм ойлголт бол нэлээд багасж байгаа ах гэж бодож байгаа. Ягаад гэвэл энэ хөгжмийг таниулахын тулд тал талаас нь одоо юу гэдэг янз бүрийн одоо урсгал чиглэлээр дамжуулж манай хөгжимчд ардын хөгжимчд уран бүтээлчд ингээ уран бүтээлээ толиулсаар байгаа. За тэгээ миний хувьд бол бас энэ хөгжмөр мэргэжлийн уран бүтээлээс гадна борн ретро хэмээх одоо төсөл дээр ажилтдаг. Энэ нь бол энэ 60 70 80-аад оны хуучны дуунуудыг дахин сэргээгээд тэгээд өөрсдийнхөө шинэ хөгжмийг дээрэн зохиогоод тэгээд тэрэн дээр хуучрын хөгжим бол яг гоцлоод явдаг. Тэгээд яг ийм одоо цомог гаргаад одоо 4 дахь цомог дээр ажиллаад явж байгаа. Дуунуудын сонголтын хувьд ерөнхийдөө 50-аад оны сүүлээс эхлээд 80-аад он хүртэл ийм дуунуудыг бидний аав ээжийн өвөө эмээгийн сонсдог байсан дог одоо орчин цагийн одоо энэ залуучуудын дуртай артистаар нь дамжуулж чийл хоп чиглэлд оруулж байгаа нэг хэсэг байгаа. Нөгөө хэсэг нь бол Fat Cat Jazz Club одоо клубын хөгжимчтэй хамтраад jazz урсгал руу оруулж энэ бүтээлүүдийг одоо хуучир хөгжмөөр гоцолж ингэж хүргэж байгаа юм бүтээл байгаа. Тэгээд энэ төсөлтөд бол би маш их хайртай. Тэгээд энэ дуунууд заримдаа намайг яг хүүхэд наснд минь ойчсан юм шиг юм цаг хугацаагаар аялуулж байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг. Тэгээд ийм үнцэнтэй одоо зүйл хийж явж байгаа багийнхнаараа бас энэ ташраанд баярлж байгаа хэлмээр байна. Намайг Дархан Баяр гэдэг үндэсний урлагийн их театрт 2017 оноос хойш одоо хүртэл ажиллаж байна. Соёл урлагийн их сургуулийг төгссөн. Морин хур хөгжим нь болохоор анх одоо хөөн амжилтын домог гэж одоо хүн болгол мэдэх баг. Тэгээд тэр домгоос үүсэлтэй гэж одоо үлгэр домогт бол яригддаг. Мөн одоо Эрдэнэтэд болохоор морин хур хөгжмийг
морин хур хөгжмийн одоо өвөг нь болохоор икэл хуур юм аа гэж бас тодтогч тэмдэглэсэн байдаг. Морин хур хөгжим нь анх одоо 13 дугаар зуунаас ерөнхийдөө үүсэлтэй гэж бас яригддаг. Тэгээд одоо энэ хуурын хоёр чавхтас маань болохоор морины сүүлээр хийсэн байдаг байсан. Энэ цар нь болохоор одоо энэ уртлын нүүр хэсэг нь болохоор модон биш юм ширэн арьсан цартай хуураар ингэж татаж хийдэг байсан. Арьсан цартай хуур маань болохоор ерөнхийдөө одоо их гой хөнгөнж дуурдаг мөртлөө чиглэлийг одоо юм орчинд болохоор хөгн айгүйх амар хурдан алдагддаг байсан. Оросын одоо хөгжим урлаач Денис Ярова гэдэг мөн одоо Монголын хөгжмийн одоо маструуд нийлээд одоо энэ морин хур хөгжмийг арьсан царыг нь болиулаад модон цартайгаар ингэж шинчилж ингэж гаргасан байдаг. Энэ хоёр утсын болохоор чавхцын болохоор юу яасан гэдгийг морины сүүлээр биш одоо ингэж саттууркаар ерөөхдөө татаж ингэж хийсэн байдаг. Цар хүрээнд болохоор бага октавын фагаас 3 дугаар октавын фа хүртэл диапазонтой. Юугаар одоо бас адилхан онцлогтой вэ гэвэл одоо сонгодог хөгжмөөр ярил одоо виолончел мөн одоо айлт хийлтэй ерөнхийдөө жоохон төстэй дүү дууралттай. Морины сүүлээр тоглогддог хуурнууд байгаа л да. Тэгвэл ерөнхийдөө морины сүүл маань өөрөө нэлээд тийм өтгөн темпертэй. Ерөнхийдөө нэлээд бас бяр одоо шаардсан. Ерөнхийдөө даралтууд нь нэлээд жоохон бяр шаардсан бас байж байдаг. Тэгээд ерөнхийдөө татаж сунах агшилт магшилт гэж ерөнхийдөө эн чинь яригтай байхгүй. Тэгэхээр
дээшээ сонгодог зохиол туурахад ерөнхийдөө айгүй тийм паржигнах тийм чимээ багтай. Адууны сүүлээр бол жоохон тийм паржигнш ерөнхийдөө жоохон ядуур татлаг тал руугаа тогтвол айгүй их зүгээр. Одоо гадаад дотоодын одоо ингээд жуучид маань хүртэл айгүй их сонсхийг айгүй их хүсдэг болсон байна лээ. Берлиний тайзан дээр тоглоход бол үнэхээр их аз жаргалтай байсан. Миний хувьд бол одоо Жанцан нуруугаа Мантухай цэцэн хатны яг тэр голын соло аяг бас хөгжимдсөн. Бэрвахын одоо манай хөгжмийн Монгол Улсын урлагийн гавьч төлтөн Бэрвахын маань бас жороо гэдэг бүжгийн хөгжмийн голын бас татлагыг бас их л хуураар бас хөгжимдсөн байгаа. Тухайн үед бол ерөнхийдөө бол маш их тийм гоё байсан. Нутгаа бас тоглож байхдаа нутгаа их сансан. Тэгээ хүмүүс ч хүртэл айгүй гоё хүлээж авсан. Хөгжмөө тоглож байхдаа тухайн эхлээд одоо нотоо гаргаад дараа нь хөгжим юун дээр бүтээл дээр анализ хийгээл ингээ хөгжимдөгтөө бол одоо ерөнхийдөө сэтгэлээсээ дотор миний дотор одоо юу бодогдож байгаа тий энэ аялгыг тоглоход яг юу бодогдож байна. Тухайн үе яг тэр момент дээр л тэгэл тоглолдог. Сайн байна уу? Намайг Үлций Жаргал гэдэг. Би Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин. Үндэсний урлагийн их театртаа 2007 оноос эхлэн ажиллаж байна. За, яач хөгжмөөр 5 настайгаас эхэлж хичээлсэн. Тэгээд хөгжмөжийн коллежийг бакалаврын зэрэгтээ төгсөөд дараачаар нь Шанхай консерваторт магистрийн зэрэгээ хамгаалаад ирсэн. 5 настай байхдаа ээж минь намайг дагуулад тэгээд Монголын Хүүхдийн ордны Яочингийн дугууланд шалгуулад тэгээ орж исэн. Одоо хөгжимтэйгөө найзлаад бараг 30 жил болж байгаа юм да. Яоч хөгжим нийт 143 утастай. Маш олон утастай хөгжим. Тэгээд бид нар хамгийн бас их цагийг юун дээр зарцуулдаг вэ гэвэл Яочин хөглөхтөр зарцуулдаг. Төгөлдөр хуурыг бодоход хөгөө маш амархан алддаг хөгжимлөлтөө. Өдөр болгон тоглолтын үед бол 2-3 удаа хөглөнө. Тоглолтгүй одоо бэлтгэлтэй үед бол өдөрт ямар ч гэсэн 1 удаа хөглөдөг. За тэгээ яоч хөгжим бол мэдээж үндэсний хөгжим дундаа хаан хөгжим гэдэг. Бусад одоо бүх хөг хөглөгөөг хариуцахаас гадна одоо хамтлаг дээр жишээлх юм бол хамтлаг цөөх хүлээр хөгжимтгэд бусдыгаа дагуулах юм удирдах үүрэгтэй юм хөгжим. Яоч хөгжим бол дэлхийд даяар олон улс үндэстэнд төрөл бүрийн одоо хэлбэр дүрс, төрөл бүрийн жанраар байдаг. Жишээлх юм бол одоо Германд байна, Хятад, Солонгос, за Орос, Унгар, Беларусь, дээрээс нь Америк гэх мэтэр ер нь улс үндэстэн болгонд өөр ингэсэн одоо төрөл жанраараа байдаг. Монгол улсад маань ч гэсэндээ одоо яоч хөгжим маань өөрийн гэсэн тоглох өвмөц ардын дэг жаягтай үндэсний одоо хөгжмийн мэрэгжлийн сургалт бас үүсээд олон жил болж байгаа. Ардын тавл гэж байдаг. Ардын тавлд бол яоч хөгжим зайлшгүй байдаг. Дуучинтай бол дуучнаас сонсоод тэр бүхнийг одоо удирдах авч явах хамгийн гол үүрэг нөхгүй. Тэгэхээр яоч хөгжимгүй бол мэдээч одоо найрал хөгжим байна. Маш одоо нэгэн тийм том орон зайгаар тутна. Найрал хөгжмийн хөгжимчин буюу оркестрант хийх гэдэг бол удирдаачийн гараар л хөгжим шүү дээ. Удирдаач зөөлөн гэсэн бол бид нэр зөөлөн тоглоно. Удирдаач чанга гэсэн газар бид нар чанга тоглоно. Дээрэс нь ноото харах, удирдаачхаа гарыг харах, дээрэс нь хажуугийнхаа хүнийг сонсох гэд маш олон зэрэг одоо ингэж оюун ухаан маань зэрэг ажиллаж идэг гэсэн үг. Тэгэхээр өдөрт ер нь бол найрал хөгжмийн бэлтгэл маш олон цагаар бол үргэлжлэх боломжгүй. Ер нь бол нэг 3-4 цаг үргэлжлэхэд одоо маш их ачаалттай гэж үздэг. Бид нар одоо хувийн уран бүтээлээ хийх, хувийн тоглолтоо хийх ч юм уу энэ үед бол дандаа ганцаараа бие дааж ганцаарчилж бэлддэг. Энэ бол ойролцоогоор багадаа 4 цагаас ихтэй 10 цагийн хооронд одоо бэлтгэл хийдэг. Би одоо сүүлийн 3 жилийн туршид зөвхөн ойрын 3 жилийн хугацаанд бол одоо 3 удаагийн тоглолтоо хийсэн байгаа. Эхнийх нь бол Улсын филармонд хийсэн. Дараачих нь болохоор Шанхай концерт хоолд урилгаар очиод тоглосон байгаа. Сая 11 дугаар сард болохоор
улсын дөр бүжиг эрдмийн театрт өөрийнхөө бие даасан тоглолтыг хийсэн. Тэгэхээр энэ тоглолтууд маань дандаа өөр гэсэн юм онцлогтой байсан л да. Тухайн зохиол бүрийг илэрхийлэхэд мэдээч тэр зохиолтой танилцаж судлана. Тэгээд тэр бүтээлийг бичсэн хөгжмийн зохиолчийн ертөнцөөр аялна тийм үү. Дээрэс нь тэр бүтээлийг биднээр дамжаад уран бүтээлч хүнээр дамжаад үзэгчдэд хүргэн шүү дээ. Ийм процесс явж байгаа. Тэгэхээр тэр дунд мэдээч тэр би саяны тоглолтод жишээлбэл 8 бүтээл тоглолоо гэж бодоход 8-уулаа шал өөр цаг хугацааны бүгд өөр утга агуулгатай юм бүтээлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүхнийг ойлгож эд эс бүрээрээ мэдэрч хөгжмөөрөө дамжуулж хүмүүст хүргэнэ л гэсэн үг. Тэгэхээр тухайн үед яг үндэ надаас энийгээд байгаа юм уу? Миний тэр гаднах төрх яаж гарч байгааг би өөрөө бол мэдэхгүй. Тэгээ дараачаарныхоо зураг мураг харахад ингээ янз бүр болцсон байдаг. Тэр бол яг тухайн үедээ тэр мэдэрч байгаа мэдрэмжэл гаргадаг л та. Яг хөгжимчин хүн, урлагийн хүн, тамирчин хүнд яг нэг адил зүйл байдаг нь формтой байх. Тэгэхээр ерөөсөө л өдөр болгоны бэлтгэл сургалтыг л таслахгүй байж энэ гар хөлж хөдөлж ийна л гэсэн үг. Тэгэхээр тэрийг л хадгалах нь бидний хувьд их чухал байдаг. Түрүүн би хэлсэн шүү дээ, тоглолт болго өөр ингэсэн онцгой байсан. Шанхай театрын урилгаар очиод би даасан тоглолтоо ихэд бол дандаа Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлээ сонгож тэнд тоглосон байхгүй юу. Тэгэхээр тэндээс яг Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл маань ч гэсэн ямар сайхан аялгаутай ямар онцгой юм бэ гэдгийг дахиж ойлгож мэдэрсэн гэх юм да.
Тэгээд манай хөгжимд зориулж төрийн сонирхолт хөгжмийн зохиолч Жанцсан Оргой, Шарав багш, Нацагт Оржгой гээд мөнх бол багш бүгдээрээ л одоо том хэмжээний том хэлбэрийн бүтээлүүдийг тойргож өгсөн байдаг. Тэгээд эдгээрийг нь бол бүгдийг нь очиод ингээд гадны үзэгчдэд одоо дан ганцаараа ингээд тоглож үзүүлсэн гэсэн үг. Тэгэхээр тэр тоглолт маань бас одоо миний амьдралд бас их онцгой байсан. Амжилттай уран бүтээлч гэдэг болвол тухайн бүтээлээ олон хүнд хүргэж байгааг л гэж би боддог. Тэгээ энэний төлөө ч гэсэндээ одоо үргэлж хичээж ажилдаг. За миний хувьд яг Шанхай консерваторид төгссөн магистр зэрэгтэй одоо гоцлоо хөгжимдөгч. Тэгэхээр мэрэгжлийн хөгжимчнийхөө хувьд одоо яг манай энэ яочи хөгжимд зориулаад биччихсэн алдартай хөгжмийн зохиолчдын том хэлбэрийн бүтээлүүдийг төлхөө хөгжимтгийг бол бас хичээдэг. Одоо нэг бүтээл гэтэл 45 минут үргэлжлэх жишээтэй тий бүтнээр нь хөгжимтгүүд. Гэхдээ ягаад би яг ингээд одоо арай залуу байгаа дээрээ тоглож чадж байгаа дээрээ энэ том хэлбэрийн бүтээлүүдийг зоригтой барьж авч одоо ингэж маш их ноцтолдож ард нь гардаг. Тэрнийхээ хажуугаар мэдээч одоо манад залуучууд одоо хүн болгон завгүй байгаа. Хин л одоо 40 минутын бүтээлийг ингээд сонсох гээд бас байх билээ. Тийм болохоор одоо орчин үеийн pop ч гэдэг юм уу те хөгжмүүдийг хүмүүсийн сайн мэддэг одоо хөгжмүүдийг ч юм уу coverлж бас юм орчин үеийн уран бүтээлүүдийг бас хийж явдаг. За ер нь бол Монголын хөгжмийн зохиолчдын яочинд хөгжимд зориулсан бүтээлүүдийг өшөө дахиад гадны хүмүүст илүү төлхөө үзүүлэх юмсан гэж би ер нь бол зорж байгаа. Тэгээ энэ жил бол гадаадд чиглэсэн төслүүд дээр бол нэлээд ажиллаж байгаа. Тэгээд бас удахгүй цомгоо гаргана. За өдөр тутамдаа одоо ингээд зарим нэгэн хүмүүсээс хөгжмийнхөө тухай асуугаад эсвэл чи ямар хөгжим тоглодог вэ, ямар ажил хийдэг вэ гэхээр би яочин гэхээр ямар гэж дандаа асуудаг байхгүй юу. Тэгэхээр мэдээч одоо миний энэ бүхнийг одоо сураад энэ чиглэлээр ингээд ажиллаж байгаа хүний хувьд олон хүнд л энэ хөгжмийнхөө тухай мэдүүлгэсэн, олон хүнд энэ сайхан бүтээлүүдийг хүргэсэн л гэж байнга одоо уран бүтээлийг тасралтгүй хийж байнгын одоо нэвтрүүлэгч гэдэг юм уу тоглолт янз бүрийн одоо клип бүдэг бол жил болгон тасралтгүй л одоо хийгээд явж байгаа. Сайн байцгаана уу? Үндэсний урлагийн театрын Госол дуучин Алтан хондог байна. За би 2017 онд соёл урлагийн сургуулийг ардын дуулаач мэргэжлэр төгссөн. Төгсөөд одоо Үндэсний урлагийн театрт дууснаар ажиллаж байна. За ардын дуу бол үүссэн цаг хугацаагаас нь бол тасралтгүй хөгжиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо ардын дуу бол одоо дуулж жүжиг болтлоо хөгжсөн байна. Ардын дууг бол одоо
хэдий цаг хугацаанд үүссэнийг тодорхойлоод бол хэцүү. Хоёр болон түүнээс дээш дуучид бол харилцаж дуулж болно. За ардын дуу бол одоо нэг онцлог нь бол нэг үгэн дээр нэлээд хэдэн аялгау байх. Жишээ нь 3-4 аялгаунууд байдаг. Тэгээ ардын дуу бол өөрөө бол одоо тухайн нийгэм цаг түүхийг бол одоо юм л хураанг өгсөж болно. Энэ л ардын дууг бол ажиглаад үгнээс нь юм уу аялгаунаас ажиглахад бол тэгж бол харагддаг. За ардын үгэн дотор нь бол холоо ангилж яана л да. Бараг 12 ангилж байгаа байх. Аж байдлын гэдэг ч юм уу, шашны гэдэг ч юм уу. Өнөөдөр миний саяын дуулсан хард оргон хамжаар дуу бол өвөр Монголын одоо барах гушуунд 1870-аад оны үед зохиогдсон гэсэн судалгаа байт юм байна лээ. Цэцэг дэлгэр гэдэг бүсгүй хайрт залуудаа зориулж зохиосон. За хард оргон хамжаар дуу бол одоо Монголын олон туурхтанд үндэстэн эстэнд бол тархаж тэнд бол яг өөр өөрсдийнхөө өнгө аясаар үг хэлгээр бол дуулагддаг. Гэхдээ яг үндсэн аялал бол эвдэгдээгүй. Өгөн ч бас нэг эвдэгдээгүй. За тэгээ энэ жил манай хуучнаар бол Улсын ардын дуу хөгжмөлшүүлэг. За одоогоор бол үндэсний урлагийн театр. Манай одоо энэ жил 75 жилийнхаа ойг угтаж байгаа. Тэгээд 75 жилийн ойг одоо бүтээлцэж байгаа. За нийт уран бүтээлчтэй, ахмадуудтай, за удирдлагуудтай 75 жилийн ойн барийн мэндийг дэвшүүлье.